Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ IELTS-ийн шалгалт болон түүний ерөнхий бүтцэн, ерөнхий мэдээлэл, бүртгүүлэхдээ анхаарах зүйлсүүд болон шалгалт өгж байхдаа анхаарах зүйлсүүдийг нь ерөнхийд нь ярья. За, IELTS-ийн шалгалт маань болохоор хүмүүсийн бодогчлон гадаадын ихтэй сургуулиудад тэтгэлэгтэй суралцуулах шалгалт бол биш. Харин тухайн гадаадын ихтэй сургуулиудаа англи хэл дээр үзэх хичээлүүдэд чөлөөтэй ойлгож чаднаа гэсэн би тийм англи хэлтэй гэсэн баталгаатай болдог тийм шалгалт англи хэлний төвшин тогтоох шалгалт юм аа. За ингээд энэ тухайн шалгалт маань болохоор 2 жилийн хүчинтэй хугацаатай байдаг. Нэг удаа орохдоо заавалжгүй $200 төлнө. Тийм болохоор маш сайн бэлдэж байж орох хэрэгтэй байдаг ийм шалгалт байгаа. Мөн тухайн шалгалтын нөгөө нэг чухал зүйл нь гэвэл яг ихтэй сургуулиудын хувьд бол ихэнх ихтэй сургуулиуд IBT, TOEFL болон IELTS гэсэн байдлаар 2 хуваагдаад байдаг. Тийм болохоор бас тухайн ихтэй сургуулиудаа өөрийнхөө явуулах байгаа материал бүрдүүлж өгч явуулах байгаа ихтэй сургууль маань IELTS-ийн шалгалт хүлээж авдаг үгүй гэдгийг нь бас давхар шалгацсан байх хэрэгтэй байдаг шүү. За одоо IELTS-ийн шалгалтынхаа ингэж ерөнхий бүтцийг нь тухай ярьж өгье. IELTS-ийн шалгалт маань болохоор нийтдээ 4 хүний ярианы хэл бичгийн 4 чадварыг шалгана. За хамгийн ихэнд болохоор listening-ийн буюу сонсох чадварын асуултууд нь орж ирнэ. За энэ дээр маань болохоор ерөнхийдөө бол хагас цагаас нэг 35 минутын зайтай тийм хугацаа шаарддаг шалгалтууд байдаг. 4 үндсэн хэсэгтэй. За 3 харилцан яриа болон 1 лекцийн хичээл сонсоод нийтдээ 40 асуултанд хариулна. Дараа нь болохоор 1 цагийн турш багштай унших чадварын асуултуудыг ингэж хариулна, тийм ээ. Reading skills гэдэг тэрүүгээр шалгалт өгнө. Тэр маань болохоор 3 том текстийг нийтдээ бас 40 асуултанд хариулна. За энэ 3 текстэн дотор бол ерөнхийдөө бол юуныч тухай сэдвэр орж ирсэн байж болцсохгүй байдаг болохоор өмнө нь бэлтгэхдээ маш олон төрлийн зүйл уншсан, тэрний талаар олон зүйлийн талаар мэдхтэй байвал их өөртөө ч ашигтай байдаг байгаа. За үүний дараа болохоор бид нэр writing skills буюу бичих чадварын асуултууд орж ирнэ. Унших чадвар шиг 1 цагийн дотор 2 төрлийн writing essay бичнэ. За нэг нь болохоор 2 төрлийн бичих даалгавартай. Энэ нь болохоор нэг нь чөлөөт сэдвээр өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх тийм шалгалт байж байгаа. Бичих даалгавар байгаа. Тэрэн дээр бол ерөнхийдөө 40 минутын хугацаа өгдөг. Мөн түүнчлэн өгөгдөл өгөөд тэрийгэ тайлбарлаж бичгсэн 20 минутын дотор хийх тийм нэг бас нэг даалгавар байдаг. За ингээд 2 төрлийн даалгавар бичих хэрэгтэй болдог юм шүү. За хамгийн сүүлд нь болохоор бидний speaking буюу ярих чадварын асуултууд орж ирнэ. Шалгагчтай болохоор нүүр тулж шууд ярьж ярилцсан ярьж шалгалтаа өгдөг болохоор нэг бодлын амар нөгөө бодлын хүмүүс зарим сурагч нар маань болохоор шалгалт өгж байгаа сурагч нар сандардаг. Тийм болохоор харилцан ярианыхаа тэр хүнтэй харилцаж ярих чадвараа сайжруулж байж тэгж оруулах зүгээр байгаа. Үүнээсээ гадна яг ингээд 4 скиллээрээ 4 чадвараараа ингэж шалгалт өгч дуусныхаа дараа хүүхдүүд маань ерөнхий оноо нь 9 band point буюу 9 онооноос ингэж орж ирдэг. За энэний дунд нь бол голцоо амжилттай гэсэн оноонууд маань 6, 6.5, 7 оноо гэх мэтлэн явдаг. За ингээд хүүхдүүд маань болохоор нэг 7.5 болон 8 гэхэд тиймэрхүү дундаж дүн авах юм бол гадаад ихтэй сургуулиуд бол та нарт маань ерөнхийдөө financial aid буюу тэтгэмж хүсгэд өмнөөс ч үгүй гэж бол хэлдэггүй. За үүнээсээ гадна нааштай шалгалтандаа бүртгүүлэх болон орохдоо анхаарах зүйлсийн талаар ярьж өгье. Хамгийн түрүүнд багштай ямар үед шалгалт өгч байгаа гэдгээсээ шалтгаалаад IELTS-ийн 2хан газар өгч болдог байгаа.
Тэр нь болохоор нэг нь ESP центр, нөгөөх нь болохоор Jet төв байж байгаа. Энэ хоёр төв дээр суудал байгаа юу үгүй юу гэдгээ наацах нь 1 юм уу 2 сарын дотороос асууж заавалсан байх ёстой. Ингээ асууж лавлсны дараа суудал байгаа бол эртхэн шиг бүртгүүлээд суудал байхгүй байгаа бол одоо хамгийн эрт байгаа суудлаа аваад ерөнхийдөө 1 юм уу 2-7 хоногийн дотор зарим тохиолдолд шалгалтаа хойшлуулах, төр зур хойшлуулах боломж байдаг. Тийм болохоор өмнөх шалгалтанд орж ирсэн чамаас өмнө төрүүлээд бүртгүүлсэн байсан хүмүүс суудлаа цоцруулсан эсхийг нь бас шалгаад байж хаад зүгээр байдаг. Тэрийгэ шалгаж байгаарай. За. Үүний дараа болохоор бичиг баримт буюу одоо иргэний үнэмлэх гадаад паспорт гэсэн зүйлүүд бол бэлэн байлгаж явах хэрэгтэй байдаг. Ихэнх сурагч нарын маань болохоор 12-оо төгсөж байгаа айлс үл ихтэй сургуулийн сурагч нар айлсын шалгалт өгдөг болохоор иргэний үнэмлэх нь бол байдаг болохоор асуудалгүй байдаг. Гэхдээ зарим хүүхдүүд маань 11 дугаар анги 10 дугаар ангийн сурагчид маань болохоор иргэний үнэмлэх аваагүй байж байдаг. Тийм болохоор өөрсдийг нь одоо тэр хүмүүн гэдгийг батлах зурагтай бичиг баримт заавалчгүй авч очих хэрэгтэй болдог. Тэрийгэ бэлэн байлгаж байгаарай бүртгүүлэхдээ. За мөн түүн чинь шалгалт өгж байхдаа ч гэсэн бас тэрийгэ бас бэлэн байлгаж байх хэрэгтэй байдаг. Мөн түүнчлээ одоо яг шалгалтанд орох өдөртөө тэр өдрийнхөө өмнө сайхан амраад яг цагтаа очихгүй болдоггүй. Олон улсын шалгалт болохоор энэ шалгалт маань хүмүүсийг заавалчгүй одоо яг цагт нь эхлүүлж зэрэг эхлүүлдэг тийм нэг журам бол байдаг. Тийм болохоор энэ тал дээр ч гэсэн хүүхдүүд маань маш анхааралтай цагтаа очиж бэлэн байж явах хэрэгтэй байдаг шүү. За та бүхэндээ амжилт хүсье.